Минь талаар танилцуулгыг хүргэж байна. За, CRM буюу харилцагч байгууллагууд зориулсан систем байгаа. За, тэр систем рүүгээ яаж нэвтэрч орох вэ гэхээр эхнүүдэл системээрээ нэвтрээд оронгууд хамгийн доод талд нь харилцагчийн үйлчилгээ гэсэн CRM гэсэн талбар маань харагдаж байгаа. За, тэрийгэ дарлаа. За, дарангуут нь одоо шилжээд CRM буюу нэвтрэх нэр нууц үг нэгж байгаа талбар нэгдэж байна. За, энэ дээр нь болвол нэвтрэх нэр нууц үгээ хийгээд тэгээд нэвтрээд орноо. За, нэвтрэх нэр нууц үг нь Gmail хаягаараа өгөгдсөн. Тэгэхээр Gmail хаягаа шалгаад үзээрэй. За, шалгаад байхгүй байгаа тохиолдолд утсаар болон чатаар холбогдоод CRM-ныгоо нэвтрэх нэр нууц үгээ авъя гэдэг мессежүүдээ болвол илгээгээрэй. Тэгээд нэвтрэх нэр нууц үгээ бол зайлшгүй авах шаардлагатай шүү. За, тэгэхээр энэ нь яг яах вэ гэхээр сургууль дээр тулгамдж байгаа асуудууд болон санал хүсэлтүүд байгаа тий. За, тэр хүсэлтүүдээ болвол энэ системээрээ бичнэ гэсэн үг. За, тэгэхээр энэ нь бол нөгөө үйл явцаа харчиж болно. За, дээрэс нь хэдүүлээ ярих завгүй болон тийм мартаж санах зүйлүүдээ болоод ингээд бичиж тэмдэглэчих юм бол хэдүүлэн хамаагүй амар аль аль талдаа хяналттай болчихно гэсэн үг. За, тэгэхээр энүүгээр зайлшгүй ерөнхийдөө хэдүүлээ харилцаж явнаа гэсэн үг. За, тэгэхээр нэгээд орох юм бол эхлэл хэсэг дээр нь бол иймэрхүү мэдээлэл нь харагддаг байх нь шүү дээ. За, захиалга оруулах юм бол энэ дээр захиалгын тоо маань нэмэгдээд явна. За, энэ бүртгэлтэй хэрэглэгч гэдэг нь одоо сургууль дээр бүртгэлтэй нийт 3 хэрэглэгчийн ирэх байгаа юм байна гэдэг мэдээлэлээ харчна гэсэн үг. За, тэгэнгүүтээ захиалга нэмэх гэдгээрээ орж жогоод бүтээгдэхүүнээ сонгоод мэдээж их нүүдлээ сонгоо тий. За, тэгэнгүүтээ засварын санал юм уу, нэмэлт ажлын захиалга юм уу, талархал юм уу, өргөдөл гомдол юм уу гэдэг төрлүүдээ сонгож жоод ерөнхийдөө энэ системийг ашиглаад явна гэсэн үг шүү дээ. За, ихэвчлэн засварууд бол ихэвчлэн гарч ирж байгаа тий. За, тэр засваруудаа бол энэ дээр нь гарчиг өгчнө. За, гарчигдаа магадгүй хичээлийн хуваарь ч юм уу тий. За, эсвэл хичээлийн тохиргоо, багш солихч гэдэг юм уу, одоо нэн тэргуунд гарч тулгамддаг асуудал байгаа шүү дээ. За, ялангуяа энэ суралцагчийн шилжилт хөтөлбөөнч гэдэг юм уу тий. За, тийм асуудлуудаа ер нь бичнэ. Агуулгыг бичээд мэдээж одоо зураг хүргэнд байгаа бол яг ямар алдаа гарсныхын зураг нь байгаа бол зургаа хавсралт байдлаар өчөж болно гэсэн үг. За, тэгээд хадгалах товчлуур дараал тий. За, тэгэхээр биднэр дээр одоо тэр мэдээлэл маань ирээд бид нар хариу өгөх юм бол мэдээж тий одоо хэрэглэгч тал дээр бол бүх мэдээллүүд маань ингээ харагдаад явнаа гэсэн үг. За, тэгэхээр ийм нэг систем байгаа. Ингэж ороод хэдүүлээ ажиллаад явах нь байна гэсэн үг. За, тэгэхээр нэвтрэх нэр нууц үгээ аваагүй байгаа сургуулиуд нь аваад систем рүүгээ нэг удаа ороод үзээрэй. За, ер нь бол ихэвчлэн одоо нэг их хугацаа шаардахааргүй явандаа ийм засварлах боломжтой саналуудаа бичвэл айгүй зүгээр шүү. За, яаралтай асуудлуудаа бол утсаар холбогдоод яаралтай асуудлуудаа шийдээд явнаа. Гэтэ ер нь бол цаашдаа энэ ашиглаж байгаа CRM-аа бол цаашдаа ашиглаад явах нь байна шүү. Явандаа хэдүүлээ жигдрээд ирэхээрээ ерөнхийдөө бол ингээд дандаа CRM-аараа харьцдаг болно гэсэн үг. За, анхаарал тавьсанд баярлалаа.